Мигвар дарга нэг асуултанд нь хариулсангүй. Тэр нөгөө хүүхдийн тэтгэмжийг төлөхгүй өөрсдөө бас цалин хангамж юу боломжийн байгаа мөртлөө тэгээ одоо ингээд шүүхийн шийдвэр бий төлөхгүй яваад байгаа нөхдүүд энэ бол одоо ингээд бүсгүйчээс тойргоос ирж байгаа асуулт байхгүй юу? Тийм юм амьдрал дээр их байна л та. Тэгээд энийг нь санкцийг нь яаж юу асан юм бэ гэсэн. Хэрхэн чангаруулсан юм бэ гэсэн. Яг хуулийн төслийн би уншсан л да. Тэр нэг алданг 0.5-аар тооцно гэдэг. Тэрнээс өөр ямар нэгэн тийм сайжруулсан байгаа юу л гэж асуугаад байгаа. За ажлысэг Мигвар дарга. Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Энэ тэтгэлэг төлөвтэй холбоотой энэ асуудал маань шүүхийн одоо шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн процессын асуудал байгаа. Тэгэхээр энэ гэр бүлийн аягийн хууль дээр бол энэ маань орж ирээгүй. Түрүүн бас хэлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн багц хуулийг одоо засгийн газраас боловсруулад албан гэрэл сайдыг байх үед бол улсын хурлд өргөн мэдүүлсэн байж байгаа. Энэний одоо 3 одоо багц хуулийн төслийн нэг нь болох иргэний болон захиргааны иргэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль гэдэг энэ төсөл байж байгаа. Тэгээ энэ дээр бол энэ шүүхийн одоо ялангуяа энэ тэтгэлэг төлөөгүй улсуудтай холбоотой энэ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд энэ хөшүүргүүдийг нь бол энэ 34 дугаар зүйлд нь бол тусгаад өгчихсөн байгаа юм. За тухайлбал одоо гадаад зорчих эрхийг хязгаарлах, за нийтийн албанд ажиллах эрхийг хязгаарлах, төрөөс олох орон сууцны одоо зээл авах эрхийг нь хязгаарлах, гадаад паспорт захиалах эрхийг хязгаарлах, жолооны өмнөх захиалах эрхийг хязгаарлах гэх